Сүүлийн үед нийгмийн сүлжээнд их шүүмжилж байгаа Улаанбаатар хотын Чулуун явган замын ажлуудтай бид харилцаа явьж байна. 2025 онд Улаанбаатар хотод нийт урттаашаа 29 км зам дээр их тайвны өргөн чөлөө, бага тойроо, их тойроо, олимпийн гудамжаар үргэлжлээд цаашаа явсан Монголын гудамж, дээрэс нь Чингис хааны өргөн чөлөө гэсэн таван байршлын нийт 29 км буюу нийт 186 мянган метр квадрат явган үний замыг чулуун болгох ажил эрчимтэй явагдаж байгаа. Баянзүрх дүүргийн 3 дугаар хоороон дээр хийгдэж байгаа ажлын компаниуд асуудлуудтай танилцж цаашид хэрхэн сайжруулах вэ гэдэгт уулзаад явж байна. Одоо манай ажлын хэсэг бол 5 сарын сүүлээр эхэлсэн 1000 гаруй метр квадратын гүйцэтгэлтэй гурван баригдаттай захиргаан гадна холбоотойгоо нийлээд өдөр тутамдаа нэг 16-аас нэг 21 хүний бүрэлдэхүүн хүнтэй л ингээд ажиллаж байна. Боржин чулуу байж байгаа 30 см-ийн зузаантай, доош нь 30 мм гэсэн юм бол 150 мм дээр бол нэгтрүүлэгтэй чулуун суурьтай байхаар ингэж зурагдаад хажуудлын хашлаг нь болохоор 250 бас байгалийн чулуу байхаар материалууд энд ирсэн харагдаж байна те. Материалуудтай нэг хоёул очоод лээ. За энэ манай Монголын үүдэн чулуу. Явган зам, хашлаг, зам бүтэц гэдэг бол жоохон төсөн мөнгнөөсөө болоод бетоны эзэдэл хийгээд байдаг. Эдгээр бол өөрөө насжилт муу ягт багтаа байдаг учраас хүн явах, машин тоног хөрөмж явахтай бутраад байдаг. Дэлхийн улс орнуудын хот доторх явган зам, хашлаг, байгалийн өөрийнх нь боржин чулуу. Маш өндөр ягттай, эвдэж бутрдаггүй. Насжилт нь 50 жил, 60 жил, 70 жил, 100 жил гэдэг усан төсвөртэй ийм материал. Цаашдаа засвар ихгүй олон жилийн насжилттай айгүй байгалийн боржин чулууг аль болох зөв зохистой хэрэглүүл одоо энэ хотын маань өнгө үзэмж стандартыг нийцнэ. Гэхдээ мэдээж байгалийн боржин чулуу гэдэг бол үнэтэй. Хүн Монгол улсын хэмжээнд боржин чулууны үйлдвэрлэл маш цөөхөн. Өөрөө энэ бас хөгжих хэрэгтэй ийм салбар байж байгаа бас.